Өөрөөр хэлбэл Хятадын хөрөнгө оруулалттай Багнуур Power компани 700 мегаватт хүчин чадалтай жилдээ 4.2 сая мегаватт цаг эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 3.5 жилийн хугацаанд барих юм. Үйлдвэрийг 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгнө. Бүтээн байгуулалтанд ойролцоогоор 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Улаанбаатар хот төвийн эрчим хүчний хангалтгаас гадна Багнуур гэдэг энэ маань залуу хотын маань хөгжлийн гарааг нь хөгжлийнх нь нүүр царайг нь хангаж өгөх ийм том төсөл болно. Энэ цахилгаан станц Багнуур хотоо түшгэлэн Багнуур хотын шинэ ажил амьдрал эхлэх болно гэдэгт бид нар огтхонч эргэлзэхгүй байна. Одоогоор Монголын хамгийн өндөр хүчин чадалтай 4-р цахилгаан станц 680 мегаватт хүчин чадалтай байгаа. Хэрэв 700 мегаваттын хүчин чадалтай станц баригдчихвол эрчим хүчний салбарт хараа тус олох боломж бүрдэх юм. Гэхдээ стратегийн салбарын том үйлдвэрийг 25 жил гадаад компани эзэмших нь эрсдэлтэй. Тодорхойлбол Багнуур хот болоод төвийн бүсийн зарим хэсэг эрчим хүчний хараа тулах вэ. Цахилгааны үн өсөх вэ гэсэн айдас үүсэх юм. Харин салбарын сайдын хувьд 1 кВт цаг нь 7 центээр борлуулагдана гэдгийг хэлж байна. Ойролцоогоор 140 төгрөг гэсэн үг юм а. Уул уурхай түүш эрчим хүчний том цогцлбор олж хөгжөхөд Багнуур хотын одоо хөгжлийн ирээдүйн том суур тавигдаж байгаа. Одоогоор бид 1 кВт эрчим хүчийг айл өрх 98-аас 118 төгрөгөөр аж ахуйн нэгжүүд 128.5 төгрөгөөр уул уурхай 155.9 төгрөгөөр худалдан авч байгаа. Дунджаар 140 төгрөгөөр борлуулагдах цахилгаантай интервенц хийснээр энэ хэмжээнд борлуулагдана гэж үзэж байна. Ямар ч тач их бүтээн байгуулалтын ажил эхлэж 2500 орчим ажлын байр бий болно. Цаашлаад орон нутгийн хөгжилд ахиц авчрах юм. 25 жилийн турш Багнуурын нүүрсний уурхайн орлого эрс нэмэгдэнэ гэдгийг төслийн багийнхан онцллоо.